Цагаан ордны оройн зоогийн үеэр гарсан хэрэгээс үл харгалзан 3 дугаар Чарльз хаан Америк нэгдсэн улсад айлчилж байна. Техран Вашингтонд Ормосын хоолойг нээх тухай санал тавьжээ. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд үзүүлэх иргэдийн дэмжлэг буурч байна. Apple компани дараагийн захиур хагалгах бүтээгдэхүүн ихэвдэг iPhone-оос байх уу? Оройн дөрөв зогстой олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр гадаад мэдээ бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. За цагаан ордны сэтгүүлчдийн холбооны хүндэтгэлийн зоог руу хүчээр дайрч орсон этгээдийг Дональд Трампыг хөнөөх гэж завцаан гэх хэрэгт буруутгаад байгаа юм байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Вашингтонд нийгэм улс төрийн нөхцөл байдал тун эмзэг байгаа боловч Их Британи улсын хаан Чарльзын Америк нэгдсэн улсад хийх гэж байгаа төрийн айлчлал төлөвлөсний дагуу үргэлжилж өнөөдөр Вашингтонд айлчлав. Чарльз хаан болон хатан Камила нар 4 өдрийн турш энэхүү айлчлалыг хийх гэж байгаа. Энэхүү хүрээндээ ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж Америк нэгдсэн улсын конгресст үг хэлэхээр төлөвлөгдсөн байна. Энэ айлчлалд нь Ираны дайнаас үүдэлтэй Америк нэгдсэн улс болон Их Британи улсын харилцаанд тулгамдж байгаа асуудлуудыг бууруулах, зөөлрүүлэх зорилготой гэгдэж байгаа юм. Хаан хатан хоёрыг өнөө өглөө Мэриленд мужидах Эндрюсийн цэргийн баазад угтан авч дараа нь цагаан ордонд Дональд Трамп болон түүний гэрээ Мелания Трамп нар албан ёсоор хүлээн авч уулзсан байна. Энэхүү айлчлалыг асуудалгүй явуулахын тулд аюулгүй байдлыг дээд зэргээр чангатгасан талаар албаныхан мэдээлж байгаа. Хааны айлчлалын хамгийн чухал үе нь конгресст тавих илтгэлэнэ гэж хэлж болно. Түүний илтгэлд хоёр улсын харилцааг шинжлэх эвлэрүүлэх уриалга багтах нь бол мэдээж түүнчлэн НАТОг дэмжих Украинд тусламжаа үзүүлсэн хിവэр байхыг уриалж магадгүй. Хатан хаан Камилагийн тухайд Америк нэгдсэн улс Их Британийн далбааг хослуулсан энгэрийн зүйлтийг зүүсэн байсан бол олонний анхаарлыг татлаа. Энэхүү зүг Нью-Йорк хотын захирагч 1957 онд хатан хаан Элизабетэд бэлэглэж байсан юм. Тухайн үеийн айлчлал нь 1956 оны Суэцийн хямралаас үүдэн хурцтаад байсан хоёр улсын харилцааг сэргээх зорилготой айлчлал байсан байдаг. Тиймдээ энэ удаагийн айлчлалыг олон улсын шинжээчид Их Британийн засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа зөөлөн хүчний бодлогын нэг хэсгэ гэж тодорхойлж байна. Букингемийн ордноос ч гэсэн энэ жил Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ой болж байгаа учраас үүнийг тохиолдуулан энэхүү чухал ач холбогдолтой айлчлалыг хийж гэнэ гэж тайлбарсан байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед байгуулагдаж байсан хамгийн том амжилтуудын нэг нь яхаарахгүй 2015 оны цөмийн хилэлцээрээ гэж яригддаг. Тэгвэл Дональд Трампын үед энэхүү хилэлцээрээс Америк нэгдсэн улс гарснаар хилэлцээр бараг бүрэн шахуунарч унсан гэж хэлж болно. Тэгвэл энэ удаад Иран, Техран бүс нутгийн дэмжлэггүй үлдэх ийм эрсдлээс сэргийлж олон улсыг хамарсан цөмийн хилэлцээрийг байгуулахыг зорж байгаа гэдгээд илэрхийлж эхлэв. Өөрөөр хэлбэл Иран зөвхөн Америк нэгдсэн улстай тохиролцох биш, харин олон талын дэмжлэгийг бий болгох, дипломат хамгаалалт үүсгэх ийм стратеги барьж байна гэсэн үг. Тухайлх юм бол өнгөрсөн 72 цагийн дотор Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи Исламабад, Маскат, Санкт-Петербург зэрэг 3 хотод айлчилж дайныг дуусгах тухай Техраны энхийн саналыг зууршлагч болон холбоотон улсуудынхаа эрх баригчдад хэлэлцсэн байгаа юм. Түүнчлэн Катар, Сауди Араби, Египт, Франц улсын гадаад хэргийн сайд нартай өнгөрсөн 7 хоногт утсаар ярьсан байна. Түүний дэвшүүлж байгаа саналын гол агуулга бол маш тодорхой. Дэлхийн эрчим хүчний гол судас гэгдэж байгаа Ормосын хоолойг дахин нэг Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Америк нэгдсэн улстай хийх хэрэлцээрийг түр хойшлуулах. Энэ нэг талаараа түүхтэй асуудлыг түр хойшин тавьж илүү яаралтай асуудал болох бүс нутгийн доктортой байдал зам тээврийн урсгалыг эхэлж шийдэх гэсэн зорилготой саналаа гэсэн үг. Нөгөө талаараа энэ нь бүс нутгийн болон холбоотон улсуудаа оролцуулсан шин цөмийн хэрэлцээрийг байгуулах ийм хэтийн зорилготой алхмаа гэж шинжээчид тодорхойлж байгаа. Иран энэ саналаа Пакистанаар дамжуулан Вашингтонд хүргүүлсэн гэж сурвалж мэдээлж байна. Одоогийн байдлаар цагаан ордон Ираны саналын нарийн агуулгыг бол батлаагүй. Гэхдээ Вашингтоны хувьд Техрантай хэрэлцэлд хүрэх хугацаа тийм ч их үлдээгүй гэдгийг санах хэрэгтэй. Тодорхойлох юм бол 1973 оны дайны эрх мэдлийн тухай хуулийн дагуу Дональд Трамп 5 дугаар сарын 1-ний дотор Конгрессоос зөвшөөрөл авах
шаардлагатай. Хэрэв авч чадахгүй бол Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж чадах хэсэг нь хүртэл эргэлзээтэй болно. Одоогоор бүгд найрамдах намын хүртэл зарим гишүүд 60 хоногийн хугацаанаас цааш дэмжлэг үзүүлж чадахгүй гэдгийг илэрхийлж эхлэдэг байгаа юм. Дашин дуртагд Аббас Арагчигийн энэхүү тойрон айлчлалын хамгийн сүүлийн зогсоол болох Орос улбаны улсын тухайд тэрээр байх үедээ Владимир Путинтэй уулзаж хэрэлцээний явц мөн цаашдын нөхцөл байдлыг хэрэгэлцэн гэж их сурвалж мэдээж байна. Орос нь Иранд 3 зүйлээр чухалж холбогдолтой гэж хэлж байна. Нэгдүгээрт мэдээж стратегийн түнш. Хоёрдугаарт нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлдөх хориг тавих эрхтэй улс. Хамгийн сүүлд нь Орос улбаны улс нь анхны 2015 оны цөмийн хэлэлцээрт оролцож байсан туршлагатай улс. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Орос улбаны улс нь Америк нэгдсэн улсын хоргийг зуслуулж чадахгүй зөвхөн улс төрийн хүрээнд тодорхой хэмжээнд дарамт шахалт үзүүлэх хоргийн цар хүрээг багч гэсэн сармжуулах ийм чадaltaй игдэж байгаа юм. Дараагийн мэдээ. Израилийн улс төрд томоохон өөрчлөлтийн эхлэл тавигдаж магадгүй нөхцөл байдал үүсэж байна. Тодорхойлбол Израиль улсын одоогийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө гэгддэг сөрөг хүчний улс төрчид болох Нафтали Беннет болон Яир Лапид нар хүчээ нэгтгэж энэ оны сүүлээр болох сонгуулиар Беньямин Нетаньяхугийн эвслийн засгийн газрыг унгаах зорилготой байгаа гэдгийг ил тузаарлаа. Нафтали Беннет болон Яир Лапид нар тус тусын нам болох Беннет 2026 мөн ирээдүй бий гэх хоёр намаа нэгтгэж хамтдаа хүчтэй гэх шинэ нам байгуулж байгаа мэдэгдлээ. Тэд хамтарсан хэвлэлийн баг хурлын үеэр Израиль улс чиглэлээ өөрчлөх цаг болсон ирээдүй хойч үеийн төлөө нэгдэж байна хэмээн одоогийн ерөнхий сайд Нетаньяхугийн 30 жилийн ноёрхолд цэг тавьж шинэ үеийг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа хэлж байлаа. Шинэ намыг Нафтали Беннет өөрөө удирдах юм байна. Харин одоогийн ерөнхий сайд 1990 оноос хойш Израилийн төрийн эрхийг барьж ирсэн. Энэ хугацаанд дотоод гадаад аль алинд нь маргаан дагуулсан олон бодлого шийдвэрүүдийг гаргаж байв. Ялангуяа түүний одоогийн засгийн газар нь 2022 оны 11 дугаар сарын сонгуулиар бүрдэж байсан. Израилийн түүхэн дэх хамгийн хатуу барууны чиг баримжаатай засгийн газар. Энэхүү засаг бүрдсэнээс хойш 2023 онд Хамас өмнөд Израильд халдснаар бүс нутагт томоохон хямрал үүсэж, Израиль олон фронтод зэрэг байлдах нөхцөл байдалд орсон нь түүний засгийн газрын аюулгүй байдлын бодлогод олон нийт эргэлзэж эхлэхэд хүрсэн юм. Хэдийгээр Газын зурвасын нөхцөл байдал намжаад байсан ч Ираны дайнтай холбоотойгоор Израиль Ливаны хооронд мөргөлдөөн үүсэт байгаа тул Нетаньяху эргэх сонгуульд ялагдах магадлал өндөр байгааг иргэдийн дунд явуулсан тандалтын судалгаанууд харуулж байна. Харин түүний гол өрсөлдөгч гэгддэг Беннет Лапид нарын шинэ намын тухайд сонгуульд ялах магадлал чамгүй их байна. Тодорхойлбол санал асуулгаар Беннетийн нам Кнессетийн 120 судлаас 21-ийг авах төлөвтэй байгаа бол Нетаньяхугийн Ликуд нам 25 судал авч магадгүй гэж гарчээ. Харин Лапидын нам одоогоор 24 судлаасаа ердөө 7 болж буурах магадлалтай байна. Гэсэн хэдий ч нийт дүнгээр харвал Нетаньяхугийн эвсэл ердөө 50 орчим судал авах төлөвтэй байгаа бол Беннет Лапид нарын эвсэл жижиг намуудтай нийлээд 60-аас дээш судал авах боломжтой байгаа юм байна. Ташрамд дуртахад Беннет Лапид нар өмнө нь хамтарч ажиллаж байсан түүхтэй. Ингэхдээ 2021 оны сонгуулиар Нетаньяхугийн 12 жилийн дараалсан засаглалыг төгсгөл болгож чадсан ч байгуулсан эвслийн засгийн газар нь хүчсүл эвсэл нь парламентэд үнэмлэхүү олонх болж чадаагүй. Үүнээсээ болж Израиль Палестины асуудал зэрэг томоохон сэдвүүд дээр хуваагдал ихтэй байсан тул ердөө 18 сарын дараа нуруу унсан. Энэ удаагийн тэдний байгуулж буй шинэ нэвслийн байр суурийн тухайд араб намуудтай хамтрахгүй гэдгийг хэлсэн. Мөн Газын зурвасын мөргөлдөөний асуудлаар хатуу байр суурь баримталж Израиль эзэлсэн нутаг дэвсгэрээс буцах ёсгүй гэж үзэж байна. Бусад олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулдаг асуудлуудын нэг болох цэргийн зардлын тухайд Беннет Лапид нар Нетаньяхугаас эрс өөр байр суурьтай. Ялангуяа Лапид нь Израилийн иргэний нийгэм дунд давхаргын дуу хоолойг илэрхийлдэг улс төрч, түүний дэмжигчид татвар болон цэргийн албаны ачаалал шударга бус хуваарлагдаж байна гэж үздэг. Харин Нетаньяхугийн шашны нөлөө бүхий эвсэл төрөөс ихээхэн дэмжлэг авдаг хэрнээ хөдөлмөр эрхлэлт бага шашинтнуудыг цэргийн албанаас чөлөөлөхийг шаарддаг байна. Дараагийн мэдээ. Apple компаниг гүйцэтгэх захирлаа Джон Террис 9-р сарын 1-ээс эхлэн томилогдож ажиллах төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцээд Apple анхны их үддэг iPhone-о танилцуулах магадлалтай талаар шуумууд гараад эхэлсэн байна. Тэгвэл энэхүү төхөөрөмжийн үнэ нь ойролцоогоор $2,000 гэгдэж байна.
Apple компанид 25 жил техник хангамжийн гүйцэтгэх захирлаар ажилласан Джон Тернус энэ оны 9-р сарын 1-нд гүйцэтгэх захирлын албан тушаалыг авна. Тэрээр албан тушаалаа авснаас хойш удалгүй Apple-ийн дараагийн томоохон бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ажлыг удирдах гэж байгаа нь компани анхны эвхэгддэг iPhone юм. Энэхүү бүтээгдэхүүний шинэ стратеги нь Тернусийн карьерийн хамгийн чухал хэсгээр нэрлэгдэж байна. Тэрээр өмнө нь анхны iPad-ийн гол техник хангамжийн төслүүдийг удирдах байсан туршлагатай нэгэн, харин одоо анхны эвхэгддэг iPhone-оос гадна хуучин загваруудыг хэрхэн шинэ загвартай холбох талаар шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр онцлон харуулах төлөвтэй байгаа гэлээ. Шинэ төхөөрөмжөнд дэлгээгдэхэд илүү том таблет хэмжээний дэлгэцтэй болж магадгүй гэсэн их сурвалжуудын мэдээлэл байна. Дизайны хувьд нарийн төвөгтэй үйлдвэрлэлийн материалын зардал өндөр гарах нь ойлгомжтой тул ойролцоогоор $2,000 үнэтэй байж магадгүй. Хэрвээ энэхүү үн батлагдвал эвхэгддэг iPhone нь Apple-ийн хамгийн үнэтэй хэрэглээний төхөөрөмжүүдийн нэг болох юм. Салбарын жишээнээс харахад Apple-ийнуудад бусад өрсөлдөгчийнхөө жишээнээс санаа авч эвхэгддэг утасны салбарт хүчтэй өрсөлдөхөөр зэхэж буй нь энэ гэсэн үг. Samsung тэргүүтээ олон компаниуд олон жилийн өмнөөс эвхэгддэг ухаалаг утас гаргаж зах зээлд эрэлт байгааг харуулсан. Хэрэв бүтээгдэхүүн амжилттай болвол улирлын орлого $150 тэрбум төрж шинэ рекорд тогтооно гэж шинжээж таамаглаж байна. За өнгөрсөн онд дэлхийн зэвсгийн зардал 2.9%-аар өсөж 289 их найд $10 хүрсэн талаар Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь өөрөө дэлхийн батлан хамгаалахын зэвсгийн зардал дараалан 11 дахь жилд өссөн үзүүлэлт болж байгаа юм а. Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсын нийт цэрэг зэвсгийн зардал нийлээд дэлхийн нийт зэвсгийн зардлын талаас илүү хувийг бүрдүүлжээ. Гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын зардал 7.5%-аар буурч $950 тэрбум хүрсэн байна. Энэхүү бууралт нь Украинд үзүүлэх шинэ цэргийн тусламжийг төр зогсоосонтой холбоотой гэж тайлбарласан байна. Гэхдээ цаашид Америкийн нэгдсэн улсын зардал буцаад өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын зардал буурсан нь төр зуурынх ба Ираны дайны улмаас ойрын жилүүдэд буцаад огцом өсөх төлөвтэй байгаа гэж. Харин нөгөө талд Европын цэргийн зардал 14%-аар буюу огцом өсөж $860 тэрбум төрсөн байна. Украин дахь дайны улмаас аюулгүй байдлаа чангатгах батлан хамгаалахын салбартаа онцгой анхаарах хэрэгцээ байгаа нь үүнээс харагдаж байна. Орос болон Украинч мөн мөргөлдөөний улмаас цэргийн зардлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлсэн байна. Харин бууралд ажиглагдсан улс орнуудыг харвал газын зурвасын дайн намжсантай холбоотойгоор Израилийн цэргийн зардал буурсан бол Иран мөн 2 дахь жилдээ батлан хамгаалахын зардлаа багасгасан үзүүлэлттэй гарчээ. Энэхүү улс орнуудын хооронд эрс ялгаатай өөрчлөлтүүд гарч байгаа ч нийт дүнгээрээ дэлхийн цэргийн зардал өссөөр байна. Энэ нь олон жил дамнан үргэлжилж буй дайн мөргөлдөөнүүд үүнтэй холбоотойгоор улс орнууд урт хугацааны аюулгүй байдлаа бодолцсон цэрэг зэвсгийн хүчээ зузаадах гэж оролдож буйтай холбоотой гэж үзэж байна. Энэхүү нийтээр нь харвал цэрэг зэвсгийн нийт зардал дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5% төрж 2009 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа нь энэ юм. НАТО-гийн гишүүн орнуудын хувьд зардал өссөн нь Төв болон Баруун Европт хүйтэн дайнаас хойших хамгийн огцом бас өндөр өсөлтийг бий болгоод байна. Энэхүү уг тайлан гаргасан Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээ мэдээлснээр улс орнууд зэвсэг түвшээ шинжлэх, кибер болон сансрын хамгаалалтад хөрөнгө оруулах, холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх зэргээр 2026 оноос цааш дэлхийн зэвсгийн зардал өсөх төлөвтэй байгаа гэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслуулна. Орос улбаны улсын батлан хамгаалахын сайд Андрей Белесов тэргүүтээ төлөөлөгчид Курск мужид амьд хойд солонгосын цэргүүдийн дурсгалын хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцлоо. Энэ үеэр хойд солонгосын удирдагч Ким Жон Ун Орос улбаны улсыг өргөжлүүлэн дэмжинэ гэдгээ зарласан байна. Мөн хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан гэлээ. Унгар улсын шинэ ерөнхий сайд Петер Мажар энэ 7 хоногт Брюссель хотод очиж Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй алтан бус уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь Европын холбооноос Унгарт очих байсан боловч зарцаагдаад байгаа санхүүжилтийг нээх асуудал гэлээ. Брюссель улсын Рио де Жанейро хотод дуучин Шакира энэ бям гарагт далайн ирэг дээр үн төлбөргүй томоохон тоглолт хийхээр төлөвлөж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь жил бүр олон сая жуулчдыг татдаг байна. Гэвч тоглолтын тайз угсралтын үеэр осол гарч нэг ажилтан нас оржээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр ажилтан өргөх төхөөрөмжөнд гацаж хөлнийхөө хэсэгт гэмтэл аван шархаадаалгүй нас орсон байна. Өнгөрсөн 7 хоногт Бээжингийн автошоу албан ёсоор нээлттэй хийж дэлхийн автомашины салбарын хамгийн том цугларалт болсон байна. Нийтдээ 21 улс бүс нутгийн ойролцоогоор 1000 автомашин үйлдвэрлэгч оролцож байгаа. Ойролцоогоор 1 сая хүн 10 хоногийн турш энэхүү үзэсгэлэнг үзэх төлөвтэй байгаа юм. Дэлхийд дахин болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.